За сайн байцгаана уу. За өнөөдөр 2 дугаар дамнуурын шилжилт тодорхойлдог бодлого бодно. Гэхдээ бид нэг анхны параметрыг тодорхойлъё. За тэгэхээр А цагийн эргэлтийн өнцөг болон С цагийн дахиалтыг тодорхойлъё. За өгөгдсөн хүч болон моментыг бол дандаа F гэсгээр тэмдэглэсэн байна. За ерөнхийдөө нийт дамнуурын урт болохоор 6 урттай. Сул үзүүр нь А. За тэгээд дамнуураас дотор дэвш нь зүүн гартлаас 2А зайд момент байна гэж үзье. За энэ бодлогыг бодохын тулд бид эхний ээлжинд юу тодорхойлох ёстой вэ гэхээр реакцийн хүч тодорхойлох болов. Тэгэхээр энэ дээр бүгд реакцийн хүч тодорхойлно. За энэ реакц иш реакц үснэ гэж үзье. За тэгвэл энэ манайхаар А цагийн реакц энэ болохоор Б цагийн реакц л гэсэн. За Б цагийн реакцийг тодорхойлохын тулд тухайн цэгтэй харьцсан моментын тэнцвэрийн тэгштэл бичээд за реакц бүрийг олж болно. За эхлээд А цаг дээр бичье. Тэгэхээр сума эма F хүчнээс бичих ёстой. За цэгийг тойроод F хүч нар буруу тойрч байна. Тэгэхээр хасах тэмдэгтэй гэсэн үг. Тэгэхээр хасах тэмдэгтэй F үржих нь А болно гэсэн үг. За мэдээж А цаг дээр байгаа реакц хүч бол орохгүй. Тэгэхээр одоо M оруулах ёстой. Тэгэхээр M болохоор нар буруу тойрч байна. Тэгэхээр хасах тэмдэгтэй M болох юм шиг байна. За дараа нь А цагт харьцсан Б цагийн реакц бас хасах чиглэлд байна. Тэгэхээр хасах тэмдэгтэй RB үржих гэж. За тэгвэл эндээс харах юм бол энд 5А зай байж байгаа шиг байна. Манайхаар 5А тэнцүү тийм аа гэж. За эндээс Б цагийн реакцийг тодорхойлж болж байна. Тэгэхээр манайхаар хасах тэмдэгтэй FA, MA гэж оруулж ирэх ёстой. Тэгэхээр FA, тэгээ энэ ч өөрөө FA байгаа юм байна. Тэгэхээр 2 FA болж ийн гэсэн үг. Үүнийх баах нь 5A гэж ойлгох нэ. Тэгэхээр хасах тэмдэгтэй 5-ны 2 юу вэ? F. За ингээ Б цагийн реакц хасах тэмдэгтэй 5-ны 2 чинь А наатаа орагдсан тийм ээ. За дараа нь сума MB F хүчнээс гэж бичье. За тэгвэл Б цагт харьцсан F хүч хамгийн алс цагээс явчих. Тэгэхээр 6А зайд байгаа юм байна. Хасах тэмдэгтэй F үржих нь 6А юм аач. За дараа нь А цагийн реакц нар зөв тойролж байгаа шүү байна. Тэгэхээр нэмэх нь А цагийн реакц байсан. А үржих нь за 5 байна тийм ээ. 5А. За дараа нь M момент. Мөн ялгаагүй хасах чиглэл гэж байна. M момент. За өөр зүйл байхгүй. 3 зүйлээс хамаарсан. За тэнцүү Т гэж үзье гэж. За энийг цааш нь бодох юм бол А цагийн реакц олдож болж байна. За цагийн реакцыг холно гэж үзэх юм бол 7FA болох юм байна. Тэрийг 5А хуваачаар А наатаа орагдана. Тэгэхээр нэмэх тэмдэгтэй 5-ны 7F гарч байна гэж. Тэгэхээр 7-г бахна 5 тэгээд F юм аа гэж. За ингээд бид нар реакц хүчийг тодорхойлцсон. За реакц хүчийг тодорхойлцсон учраас одоо бид нар яах ёстой вэ гэхээр бодлогыг цааш нь бодно. За тэгэхээр энийг бүгд анхны параметрын агаар бодъё гэж тохирсон тийм ээ. За тэгэхээр анхны параметрын агаар тэгштэглийг бичих юм бол шууд эндээс ингэж бичнэ. Тэгэхээр тооллыг ямагт зүүн гарталд авах хэрэгтэй. Тэгэхээр манайхаар тооллыг буюу энэ тооллыг байна гэсэн үг. Энийг бүгд 0 гэж үздэг. За тооллыг зүүн гартлаасаа тэгштэглийг бичих юм бол за энийг очихъя. X төттэй гэж бичих ёстой баг. За тэгвэл X төттэй 0 гэдэг. За F доошо чиглэлтэй учраас хасах гэж орох баг. Хасах тэмдэгтэй F үржих нь Z-ийн квадратыг хуваах нь 2 гэж бичигдэнэ. За дараа нь А цагийн реакц зүүн гартлаас дээш чиглэлтэй бид нар нэмэхээр авах ёстой. Тэгэхээр A за тэгээд тэр зайн А юм шиг байна тийм ээ. Z-ээс хасах нь А-гийн квадратыг хуваах нь 2 болно. За дараа нь момент хасах тэмдэгтэй M момент орж ирнэ. За энэ дээр мөр тооцох юм бол Z-ээс хасах нь 3А болох юм аа гэж. За ингээд
Тэгштэл ерөнхийдөө бичигдсэн. За тэгэхээр энэ хэсэг дээр RB B-зэг рэгт бол орохгүй. Тэгэхээр тэгшлийн хүрээ дуусч байна. За ингээд эргэлтийн өнцөг болцсон юм болвол бид нар шилжил буюу тахилтыг тодорхойлох тэгштэглээ бичье. Тэгэхээр манайхаар X V тэнцүү. X V 0 үүндээ нэмэх нь X төвдөө 0 үржих нь Z. Энэ тэгштэглийг дамжуулах нь уртаар нэг удаа энэ тэгэхээр алчлаад байгаа. За үүн дээр нэмэх нь R A Z-ээс хасах нь A-гийн кубик хуваах нь 6. За энэ дээр би F-ийг мартаад үтсэн байна. За F-ийг оруулчих. Хасах тэмдэгтээ F Z-ийн кубик хуваах нь 6. Хасах нь Z-ээс хасах нь 3A-гийн квадратыг хуваах нь 2 гэсэн тэгштэл бичигдэнэ гэж. За ингээд нэгэн тэгштэл бичээд дууссан учраас бид нар анхны нөхцөл ашиглах хэрэгтэй. За тэгвэл анхны нөхцөл гэдэг би энэ дээр бичье. Манайхаар А нөхцөл. За анхны нөхцөл юу авах хэрэгтэй вэ гэхээр тулгуур дээр авдаг. Яагаад гэвэл тулгуур дээр шилжилтүүд тэгтэй тэнцүү байдаг. Жишээ нь Z тэнцүү A ид. За тэгвэл нэгдүгээр нөхцөл Z тэнцүү A үед юм аа гэсэн. За энэ үед юу юм бэ гэж? А цэгийн шилжилт тэгтэй тэнцүү. Тэгэхээр манайхаар VA бол тийг юм аа л гэсэн. Тэгэхээр би юу бичих гээд байна вэ гэхээр одоо би А үед орлуултыг энэ тэгштэл дээр оруулах гэдэг. Тэгэхээр энэ тэгштэл дээр оруулахаар юу бичих гэхээр EX VA тэнцүү гэж явах гэдэг. Гэтэл энэ маань юу байгаа вэ? Манайхаар тиг байгаа гэсэн. Энэ тиг. Тэгэхээр ингэж бичих шаардлага байхгүй. Шууд тиг тэнцүү гэж бичиж энэ тохиолдолд. За тэгвэл эхний орлуулалт. Z тэнцүү A үед. За тэгвэл энэ цаг эндээс явчих. Z тэнцүү A үед. Тэгэхээр EX VA тэнцүү гэж бичих орон шууд тиг тэнцүү гэж бичих сонолтой байна. За энэ тэгштэглээр харах хэрэгтэй. Тэгэхээр манайхаар EX V0 үүн дээр нэмэх нь EX төөтөө 0-ийг үржих нь Z-ийн оронд даавал гэсэн үг. Үүнээс хасах нь F үржих нь энийг харах хэрэгтэй. A-гийн куб угаах нь 6 нэмэх нь А-гаас А хасахаар мэдээж тийг болчихно. Тэгэхээр энэс хойшоо бид нар бодох шаардлагагүй. Бас А-гаас 3А гэсээр 2А гэдэг урт гараад байна. Тэгэхээр хасах 2А гэдэг утга бол байж болохгүй. Өөрөөр хэлбэл хасах урт гэж байхгүй. Тэгэхээр энэ тэгштэглийг ерөнхийдөө энэ төрөд дуусгаж байна гэсэн. За үед бол энэ байна гэж. За тэгвэл эндээс цаашаа бодох боломж байна уу? Мэдээж энийг олон тийм ээ. Үйл мэдэгдчдийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол шууд бодох боломж бол эндээс л хараахан алга байна. Тэгэхээр бид нар одоо яаж болох вэ гэхээр Z тэнцүү 6А үед дараагийн орлуулалтыг хийя гэсэн санаа. За тэгвэл энэ цаг ашиглаад би эндээс биччихье. Тэгэхээр манай тохиолдолд Z тэнцүү 6А үед бодъё. За муу ялгаагүй EX VB тэнцүү гэж чинь. Тэгэхээр манайхаар тэр үед мэдээж VB ч өөрөө тиг л байгаа шүү дээ. VB өөрөө тиг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шууд тиг тэнцүү гэж бичье гэсэн санаа хэлэх гээд байна. За тэгэхээр EX V0 дээр нэмэх нь EX төөтөө 0 үржих нь 6А юм аа. За дараа нь одоо шууд дараалалаар явчих дөө. Хасах нь F үржих нь юу вэ? За Z-ийн орон 6А юм байна. 6А-гийн куб хуваах нь 6. За дараа нь R-а орж ирэх гэсэн. R-а. За тэгэхээр 6А-гаас А гасахаар 5А болно. Энийг үржих нь 5А-гийн куб хуваах нь 6. За момент хасах нь M үржих нь 3А-гийн квадратыг хуваах нь 2 болох юм а гэж. За энэ тэгшдэг бичсэн. Тэгэхээр бид нар хоёр систем тэгшдэглэлтэй болчихлоо. Тэгэхээр эндээс бид нар үл мэдэгдчийг тодорхойлох ёстой. Үл мэдэгчийг тодорхойлохдоо аль нэг нь хооронд нь бол нэмж болно, эсвэл аль нэг нь нэглүү нь орлуулж болно. Аль хялбар аргаараа бид нар бодож болно гэсэн. За тэгвэл би эндээс орлуулъя. За. Орлуул бол гэж. За юу орлуулах юм гэж. Эндээс бид нар энийг олъё гэж үзье. Тэгэхээр юу гэж орлуулж болох вэ гэхээр EX V0 тэнцүү гэж болох юм байна.
x v0 тэнцүү. За тэгвэл энэ тэнцвэгийн тэмдгийн хоёр талд ялгарчихъя. Тэгэхээр f a куб хуваах нь 6 гэж орж иж байна тийм үү? Үүнээс хасах нь x төөтөө 0 үржих нь a гэдэг. За энэ орлуулгыг хийчих. Энэ орлуулгыг хааш нь хийх юм бэ гэхээр энэ тэгшгэлээр орлуулчих. Өөрөөр хэлбэл энэ рүүгээ орлуулаа гэсэн. Тэгэхээр манайхаар V0-ийн оронд энэ бичигдэнэ гэсэн санаа. Тэгэхээр энийг орлуулад бодох юм бол эндээс ийм хариу болж байгаа. Тэгэхээр манай хариу ямар байсан бэ гэхээр x төөтөө 0 тэнцүү гэж. За ингэ бодохоор 67-ны fa квадратыг хуваах нь 30 гарч байна. 30 гарна гэсэн. За нөгөө талдаа x v0-ыг орлуулаад тодорхойлох юм бол хасах тэмдэгтээ 15-ны 31 fa куб гэх юм аа гэж. За ингээд үл мэдэгдэх шиг ингээд тодорхойлчих. Арифметик үйлдэлийн дагуу үл мэдэгдэх шиг тодорхойлцсон. За тэгвэл бидний зорилго юу юм бэ гэж. Бидний зорилго бол энэ хоёрыг тодорхойлох зорилготой байгаа. За тэгвэл А-цэг эргэлтийн өнцгийг тодорхойлъё. А-цэг эргэлтийн өнцөг гэж хаана вэ гэж. Тэгэхээр энд байж гэсэн. Энд байна. За тэгвэл Z тэнцүү дээд А үед. За энэ үед бид нар юу тодорхойлох юм бэ гэж. А-цэгийн эргэлтийн өнцөг. За тэгвэл x төөтөө a тэнцүү гэж байна гэсэн. За одоо л тэгштэл хэрэгтэй. Энэ тэгштэл хэрэгтэй. За тэгвэл энэ тэгштэглийг харах юм бол x төөтөө 0 гинэ. Төөтөө 0 ч өөрөө энэ болцсон. Тэгэхээр 67 үржих нь fa квадрат хуваах нь юу болсон? 30 болжээ. За үүнээс хасах нь зүйтэй. fz квадратыг хуваах нь 2 гэж. Тэгэхээр энэ юу болж байна вэ гэхээр f a квадрат хуваах нь 2 болоо гэсэн. За дараа нь r a-г олъё. Тэгэхээр a-цэг ирэгц a-гаас a гэсгээр тийм болчихно. Тэгэхээр хойш нь бодохгүй байж болно гэсэн. За үнийг бодохоор юу болж болох юм бэ гэж. За тэгвэл хуваарьт 30 тийм ээ. Тэгээд 67 fa квадратаас хасах нь 15 fa квадрат болоо гэсэн. За яаж нөхөр энэ дээр 15 өчж юм гэсэн үг шүү дээ. За 67-оос 15-ыг хасъя. Тэгэхээр 52 юу те. Тэгэхээр манайхаар 52 fa квадратыг хуваах нь 30 гэсэн. За 2 тураачихъя. Тэгэхээр 15-ны 26 гэж байна гэсэн. 26 fa квадрат хуваах нь 15 юм гэсэн. За ингээд А-цэгийн эргэлтийн өнцөг 15-ны 26 fa квадрат болчихё гэж. За ингээд нэгдүгээр нөхцөл биелсэн. За хоёр дахь болох зүйл C-цэгийн тахилт. Тэгэхээр Z тэнцүү. За C-цэг энд тавшгүй тий. Тоолыг зүүн гартаас гэж үзвэл 3А үед. За 3А үедээ гэж. За тэгвэл манайхаар x VC тэнцүү. За хоёр дахь тэгшэл харъя. V0 хэрэгтэй. V0 энд багш байна. Тэгээ хасах тэмдэгтээ 15-ны 31 гэсэн үг. Тэгээд fa куб. За үүний дараа эргэлтийн өнцөг. За тэгвэл манайхаар эргэлтийн өнцөг чи өөрөө энд багш байна тийм ээ. Тэгэхээр нэмэх нь за 30-ны 67 fa квадрат. За эш нь харах юм бол z-ээр үржих гинэ. Тэгэхээр манайхаар z нь өөрөө 3a. Үржих нь 3a юм аа гэсэн. За үүний дараа f оруулчих. Хасах тэмдэгтээ f z-ийн кубыг авах нь
6 бол гэсэн. Тэгэхээр манайхаар F үржих нь 3A-гийн куб хуваах нь 6 гэж болно. За дараа нь R ч өөрөө 5-ны 7 гарч байна. Тэгэхээр манайхаар нэмэх тэмдэгт. Нэмэх нь 5-ны 7 F. За энд гашгүй тийм ээ. За тэгээд 2-оос 1-ийг хасгаар. Биш 3-аас 1-ийг хасгаар 2A болно гэсэн. Тэгэхээр манайхаар 2A-гийн куб хуваах нь 6. За үүний дараа 3-аас 3A хасгаар илүүж ин өөрөө тэг гарна гэсэн. Тэгэхээр энэ хүрээд ерөнхийдөө болчихж байна. За энэ цааш нь дэлгэрүүлэх юм бол VC тэнцээ. За тэгвэл за хоёрт нь 30 гэдэг багш байна. За тэгвэл энэ дээр манайхаар 2 ирнэ. За энэ дээр манайхаар 1. Энэ дээр манайхаар 5 6 30. Энэ хоёр орчигдор 30 юм байна. Тэгэхээр 1 гэсэн үг тийм ээ. За тэрнийхээ биччихье. За хасах тэмдэгтээ 62 үүн дээр за энэ F A куб бол гэсэн үг тийм. За дараа нь энд нэгээр үржүүлнэ. За тэгтээ энд би 3-аар үржүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр 67 3-аар үржихээр 201 гэсэн. Энд нэмэх 201 F куб бол энэ А нь иш нь үржигдээд куб зэрэгтэй болно гэсэн. За тэгэхээр 3 зэрэг гэсэн. 3-9 нь 20 339 3-9 нь 27 27-г 5-аар үржихээр 135 гарах чинь 135 хасах тэмдэгтээ 135 F куб. Окей. За түүний дараа 2-ын 3 зэрэг 8. 8-ыг 7-оор үржихээр 56. Нэмэх нь 56 F куб max. За нэг бод гэсэн. Тэгэхээр 201 дээр 56-ыг нэмэхээр 257 гэсэн. 257. За тэгвэл манайхаар 257 F A кубээс хасах гэж. За тэгвэл 62 дээр 135-ыг нэм гэсэн. Тэгээд хоорондоо хасчих гэсэн. Тэгэхээр 135 дээр 62-ыг нэмэхээр 197 болох юм байна. Илээ 197. Нэг хувахан 30 max. Тэгвэл эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр 257-аас 197-аас 60 гэсэн үг. Тэгэхээр манайхаар 60 F A кубик хуваах нь 30 max. Тэгэхээр эндээс юу гарах вэ гэхээр 2 F A куб гарагс 2 F A куб гарагс. За ингээд бидний бодлогын нөхцөлийн дүрээ дуусч байна. Эхний хариу болохоор энд байна тийм ээ. Бидний болох ёстой гэхээр А цэгийн эргэлтийн үнцэг болох байсан. Тэр 15-ны 26 F A квадрат гарсан болвол C цэгийн дахиалт нь 3 м үед буюу 3А үед бодсон. Ингээд бодохоор 2 F A куб гарчээ. За энэ дүрээ дуусгая.